За ингээд шаардлаа, хууль нь байж байна. Ихэнх голцоо одоо хууль бол байдаг штэ. Их боломжуудыг нээгээд өгсөн. Яг одоо ингээд бодит байдал дээр очиод хууль хэрэгжүүлэхээр хүндрэл тулгарлаа. Мэдээлэл өгөхгүй байна. Нэг нь нэг рүүгээ явуулж байна гэж бодъё. Тэгвэл энэ тохиолдолд асуудлаа шийдвэрлэх арга зам 2, 3 арга зам байна. За нэгдүгээрт энэ асуудлаар бол хүний эрхийн комиссд хандаж болно гэж заасан байж байгаа хуулинд. Ямар хуулийг ярьж байгааг би дахиад нөгөө мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хууль, шилэн дансны тухай хууль, тийм ээ? Төсөө хөрөнгөтэй холбоотой шилэн данс. Хүний эрхийн комисс энэ асуудлыг шалгаж шийдвэрлэх үүрэгтэй. Бусад бүхий л хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлаар шалгаж шийдвэрлэдэгтэйгээ адилхан хүний эрхийн комисс шалгаж шийдвэрлэх үүрэгтэй. Эсвэл иргэний шүүхэд хандж болно. Эсвэл захиргааны шүүхэд хандж болно. За тэгэхдээ та бүхэн анзаарж байгаа бах. Энэ мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хууль бол төрийн байгууллагуудад үйлчлэл. Төрийн байгууллагуудын мэдээллийг ил болгох, төрийн байгууллагуудаас иргэдэд мэдээлэл өгөхтэй холбоотой энэ харилцааг зохицуулж байгаа. Энэ утгаараа төрийн байгууллагаас мэдээлэл авах явцад мэдээлэл өгөхгүй байх, булзуур уулах, тийм ээ? Хүн суртлага гарах, альва байдлаар ийм тохиолдол үүсэж байгаа тохиолдолд бол хүний эрхийн комиссд хандах, эсвэл захиргааны эргийн шүүхэд хандах эрх нь бол энэ хуулиараа өөрөө нээлттэй байж байгаа. За тэгэхээр яах нь вэхээр хэрвээ мэдээлэл шаардсан мэдээллийг өгөхгүй одоо эсвүүлдэл хийдэг, тийм ээ? Одоо чимээгүй таг болдог, өргөдөлт нь хариу өгдөггүй, хугацааг нь одоо өргөдөл хариу өгөх хугацаа гэж байгаа шүү. Хугацааг нь хэтрүүлдэг, эсвэл одоо бүр татгалздаг ийм тохиолдолд бол захиргааны шүүхэд хандаж болох нэ гэж ойлгож болох нь байна, тийм ээ? За мэдээж яг хуу захиргааны хэргийн шүүхэд хандахын тулд бол захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль гэдэг хуулинд бас нэхэмжил гэдэг юм тавигддаг шаардлага, хугацаа энэ төргээ тодорхой зохицуултууд бий. Мэдээж тэрийг бол харах шаардлагатай. Тэнд заасан шаардлагыг бол хангасан байх учиртай. Нөгөө талаар хувийн байгууллагуудын одоо холбоотой асуудал бол энэ хуулиар зохицуулагдахгүй. За энэ хувийн байгууллагынаас мэдээлэл авахтай холбоотой харилцаа бол байгууллагын нууцын тухай хууль гэж хууль байдаг тийм. Байгууллагын нууцын тухай хуулиар зохицуулагдаад ингээд явах хэрэгтэй. Тухайн байгууллага үнэхээр шийдвэрээ гаргаад тухайлбал оюуны өмч, барааны нууц ч гэдэг юм уу, тийм. Санхүү эдийн засгийн одоо шинэ төлөвлөгөө ч гэдэг юм уу, ийм чухал зүйлүүдээ нууц гэж үзээд байгууллага шийдвэрээ гаргаснаас бусад одоо асуудлуудаар бол бас мэдээлэл авах юм боломжтой. Гэхдээ нэг зүйлийг тодруулж хэлэхэд бол төрийн өмчийн оролцоотой, олон нийтийн өмчийн тухайлбал одоо бидний ярьдаг Эрдэс Монгол чөлөө, ямар үлээ Эрдэс баялаг Монгол энэ төргээд олон нийтийн өмчийн ийм хуулийн этгээдүүдийн үйл ажиллагаа бол төрийн байгууллагын мэдээллийн ил тод байдалтай адилхан хуулиар зохицуулагдана. Өөрөөр хэлбэл мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийн дагуу зохицуулагдана гэсэн үг шүү.